Сайн байцгаана уу? Шинжлэх ухааны таны мэдхийн од мөндөрсөг уран зохиол тайртай үзэгч сонсогчдод сайн сайхны хүсмэнд хичээлж байна. Дэлхийн шилдэг 50 өгүүлбэрийг нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Нэвтрүүлгийг Цэнгэл Баяр бие хөтлөн явуулдаг. Та бүхэн нэвтрүүлгийн YouTube-ийн од мөндөрсөг, ГНТV телевиз, од мөндөр радио 83.3 107 гэсэн хост телевизээр хүлээв авч сонсож байна. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлээ шүү маань. За дээрэс нь худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах on time технологи дэмжиж ажиллаж байна. Мөн бидэнд дугаар алган дээр минь гайхалтай цэцгийн илгээдэг Agora Premium Flower цэцгийн дэлгүүрийнхэндээ маш их баярлалаа. За өнөөдөр бүгдээрээ хамтдаа Дашийн оюун чимээ зохиолчийн Тэнгэрийн цаг болоогүй хэмээх энэ номноос нь үргэлжид холын хүн нэртэй нэг сайхан өгүүлгээ хамтдаа сонсно. За тэгээд нэгэн айлын гэрлөө бүгдээрээ бас аж амьдрал, хайр дурлал, сэтгэл санаа нь хаана явна, юу болж ийн хамтдаа сонирхъя. Зохиолч Дашийн оюун чимэг үргэлжид холын хүн. Хүндэт ноёд хадагтай нараа. Бүжгийн сургуульд сурдаг гих шүүгүр цагаан залуу баруун гараа дэлгэснээ. Цаглайн дэвэлт шиг чамин хөдөлгөөнөөр урагшаа авчран алгаа өгцөм дээш эргүүлээд ингэж хэлэхэд суман бушуухан доош харчхав. Ноён бас хадагтай гин шүү. Доош харсан хэвээрээ ичингүүрээ нэмсэглэж банзлынхаа хуняасаар оролдсон байлаа. Ноён хадагтай гэснийхээ дараа их л хөгжилтэй юм хэлсэн бололтой хүмүүс нэжгэнтэл алга ташиж хөөр баяр болцгооч байна. Даанч юу гэснийг сонсож чадсангүй. Намайг хэн нэг анзаарчих вэ гэсэндээ улам доошоо тонгон шигдэж. Өө, энд нэг хадагтай биш хүн байна шүү. Гэд тэр анзаарсан хүн олон түмэнд зарлчих гээд байгаа юм шиг л олны хөөр баяр ориглох тусам улам орох байх газраа олж ядаж байлаа. Ер нь ингэж олны дотор ороод хөгжилдөж баярт сураагүй юм. Суман өөрийгөө энэ хүмүүсээс их л хол байдгаа мэднэ. Уг нь баясаж цэнгэхээс татгалзах юм байх вдэ. Өөрөө бусдын адил байхсан гэж хэдий их хүсвч тэгж хүсэх тоолонд нь хүмүүс тэрнээс холдоод байх шиг санагддаг. Жишээ нь өнөөрөө эндэл гэхэд суман ердөө илүүцгүн байлаа. Яаж ч хичээсэн тэр хадагтай шиг байж чадахгүй шүү дээ. Гэхдээ ер нь тэгээд ч эмэгтэй хүн болгон хадагтай байгаад байж болохгүй үсттэй. Тэгхийн бол хоолой хэн бэлдэж хувцсаа хэн угаах юм? Суман өөрийгөө эгэлжээрээ нэгэн гэдгээ даанч сайн мэднэ. Хажуугийн суудал дээр мөн л хөөрч баярлцгаад паруугар том алгаа пат алгадан зүүн хөлийнхөө үлмийгөөр хаяа нэг шал товшлон сууга нөхрийгөө энд байгаа болохоор гараадгүй ч гэж бас чадсангүй. Нөхрийнхэн шүүгэр хар гутал тунч үзэмжтэй харагдах бөгөөд ямар шүү янзын майжиж орхисон эд байгаад 2 хоног усанд сойсны хойно шинэ хэвэнд хэвлэн гараар уралсан гэхийн аргагүй дөнгөжл өчигдөр хоршооноос худалдаж авсан юм шиг. Амрагчдын бүжгийн танхимд үдиршлэг хөтөлж байгаа залуугийн хөлтхөөс ёр ялгарх юмгүй гялалцаж байлаа. Суман бүсгүй хийсэн бүтээлээ багтан ширтэв. Даанч зураач хүн зурсан зүйлээ жаазалж байгаад ханд өлөгдөг шиг эгэлжирийн гуталчин өөрийнхөө урлалыг өргөн дээдэлж болохгүй л дээ. Тэрний зарим газраа эвэр урган холцруулж хуурайшсан туранхай бор гарын хүчин чармайлтаар урдын хэв загвартаа эргэн орж засаж сэлбэгдсэн өчтөчнөөн гутлууд жингээ хасан гоо сайхандаа анхаарсан хүүхнүүд шиг цэмцгэрхэн эд болоод эцдийнхээ хөлд эргэн очих боловч төд удалгүй дахиад л тоостой гудамжаар чирэгдэн одож хайхрамжгүй эцдийнхээ сүр пар гიშгэлтэнд саяхан тавиулсан ойдлоо ханц татуулах нь энэ үхэнд. Суман гутлаа хайрлаад гэхээсээ илүү 2 гарынхаа хүч зүтгэлийг хүндэтгсэндээ цэмцгэр сайхан алхаж сурсан юм. Ямар ч бартаатай газраар явлаа гэсэн гутлаа өчөвхөн ч халцлахгүйгээр гიშгэх газраа сонгоод явж чадна. Гэтэл хүмүүс яагаад өөрт нь ханддаг шигэ гутландаа хааш яаш хайхрамжгүй ханддаг юм болоо? Үнэн дээр тэд мөнгө төгрөг алт эрдэнэс амраг хайргүйгээр хичнээн л бол хичнээн олон хоног байж чадна. Харин гуталгүйгээр ганц ч хоног чадахгүй нь хөдөлбөргүй үний юм.
Улам сул дорой, улам эрх ямбан дуртай болж байгаа тэдний хөөр хилэлтэй хөлийг аятай тавтай байлгах гэж нэг насаараа зүтгэж яваагийнх. Хүмүүс багш, эмч гэсэн мэрэгжил эзэмшдэг шиг суман гуталчин гэдэг мэрэгжлийг гаргууд сайн эзэмшжээ. Хэдийгээр аймгийн ахуй үйлчилгээний 2 давхар саарал байшингийн хамгийн шовдорхон хаалганд суудаг нь үнэнч, хэмбугайч бас түүнийг чиглээд алхдаг нь үнэн. Суман толгоогоо үл мэдэг өндийлгэн харав. Энд баясан шуугилдаж байгаа улсын ихэнх нь өөрийнх нь юр танихгүй гуталчин гэж мэддэгч мэндийн зөрөөгүй өнгөрдөг бол суман харин тэдний ихэнхийн ямар гутал яаж өмсдгөөр нь андахгүй мэдх юм. Давчуухан өрөөнд нь хөлөө цаасан дээр тавьж хаад гутлаа засуулахыг хүлээж суухтаа зарим нь тэрнтэй мэндэлдэгч байшингийн булан тойроод л таниха болчихдөг юм. Хамт ажилтдаг хүмүүс нь хүртэл суман харахаараа гутлаа санацгаадаг нь хөөр хилэлтэй үнэн. Гуталчин болсноосоо болоод хүмүүс тоогдолгүй үлдчихсэн юм уу гэвэл бас үгүй. Айл сургуульд байхын л үл анзаарагдам нэгэн байжээ. Ангийнхаа охидтой бүжгэнд орвол хинд журигдалгүй суугаад үлдчихдэг. Зугаалганд явхаараа хоол хийсээр байгаад хамгийн сүүлд хоолгүй хоцордог нь ердөө тэрний тойрч болдгүй тавилан байж л дээ. Нэг удаа ангиараа найрал дунд зогсох болоход бүр хичнээн их баярлсан гэж. Дуу хөгжмийн багшийн оруулж ирсэн улаан цамц цэнхэр хормогчийг угааж эндүүдэх ажлыг чухам биечлэн гүйцэтгэжээ. Харамсалтай нь тэр үед найрал дунд өмсөж гарах ёстой тэр яслын хувцснаас хүүхдүүдийн тоо нэгээр илүү гарчхаад байгааг хинч анзаарсангүй. Анзаарсан ч гэсэн намайг л үлдээх байх гэд угааж эндүүдэхэ болох байсан гэж юу? Яг тайзан дээр гарахын өмнөхөн хөгжмийн багш нь тэрэнд "За яах вэ? Хувц өмсөлгүй үлдснээрээ чийл үлдчих. Чамд өмсүүлэх хувц байхгүй байгааг чи харж байгаа үсттэй" гэж хэлэхэд жаахан гомдс хийсэн ч олон нөхд нь улаан цэнхрийг хослуулан жигдэрч зогсоод үдийн өндөр наран гэдэл дуулахт нь баярлахгүй байж бас чадаагүй юм. Ер нь гуталчин ч байсан, хинч байсан. Хүмүүс тэрнийг анзаарч харахгүй л байсан. Иймдээч суман мэрэгжилдээ буруу өгөх дургүй, гутал сэлбэхтэй нөхөртөө цай аяглан барьдаг шиг үнэн сэтгэлээсээ ханддаг юм. Гутлан салчгаад өөрийн гэж ирсэн тэр олон хүмүүсийг нэг хэсэгтэл санаа амар явуулж, дахин нааш зөвлүүлэхгүй тулд байдгаараа мэрийн духныхаа хөлсийг бурзайлхан суухтаа хоол цайгаач мартчихна. Хадаас шиг нарийнхан өндөр өсгийг ямар ч гуталчнаас илүүтэй тэрэл тогтоож дөнгөдөг байлаа. Оёх цай үлдэлгүй ханц татагдсан эдээгч тэрэл үйлдвэрээс дөнгөж гарсан юм шиг жимбэлгэж ойж чаддаг байлаа. Инглигээд бахархаж хөөрөх нүгүй. Зүгээр л миний хийх ёстой зүйл гэж бодохдоо хүмүүс өөрийн тоомсоргүй харахад ч уужуу тайван байдаг байсан юм. Сүүлийн хэдэн жил өөртөө ч нөхөртөө ч шинэ гутал авсан нь үгүй. Хөл дөмснөө яаж ч муудлаа гэсэн шинэ юм шиг тордож чаддгаа тэр мэднэ. Тэрч бүхэл хүний өмсөж яваа гутлыг хараад зан авирын тодорхойлчих гээд байдаг нь мөн л өнөө мэрэгжлийн гэгдэх өвчин биз. Хоёр тийшээ гадагшаа гიშгдэг хүмүүсийг хөвчлэн салан задгаа өөрийнч бай, өрөөлийнч бай юмд туйлын тоомсоргүй ханддаг байхад өсгийг өөрөө дотогшоо гიშгдэг хүмүүс юухнийхч болов нарийнлан хэмнэх арга ухаантай. Гэхдээ ер нь гарынхаа салаагаар ус гоожуулагч дургүй тийм хүмүүс байдаг. Ганцхан баруун талынхаа өсгийг илээдэг хүмүүс бол биеэ ихэд тоомтгой, өөрийгөө бусдаас илүү гэдэгт нэн их итгэлтэй улс байна. Жишээ нь байна. Одоо энэ хөтлөгч залуул гэхэд урт хоншоортой шүүгэр харгуутлынхаа баруун талын өсгийг овоо илээчихсэн л яваа. Өсгийгөө чирж хойд талын гурвалжлаад зүсчихсэн юм шиг илээж явдаг хүмүүс ихэвчлэн бусдын дэмэнд дулдуудан амьдрах дуртай. Энэндээ ч нэг их санаа зовдгүй юм шиг санагдах нь бий. Харин нөхрийгөө л ганцхан элээсэн гутлынх нь хэлбэр галибраарч хамт өнгөрүүлж яваа өдөр хоногуудынхаа уртаарч хэн болохыг мэдэж чадаагүй юм. Суман хажуудаа суугаад тэрнийг нүднийхээ булангаар зэрвэс харав. Зузаан хүрэн царайныхан цаанаас ялгарах хөөр баяр.
сахлаа хуссан цэмцгэр дүү ирв. Уруул дээр нь хорон бүр шахам илэрхийлэгдэх инэв хийлэл зэргийг ажваас хажууд нь байхад заримдаа цагийн урсгал цөн төрж байгаа голын ус шиг хүндрээд байдаг тэр хүн гэхэд нэг л үнэмшимгүй. Гэхдээ тэрний иймэрхүү ийдэг төрхийг зөндөө харсан. Ямар үед илэрхийлдгийг ч сайн мэддэг болохоор хачирхан гайхсангүй. Түрүүн хөтлөгчийн хэлсэн ноён гэдэг үг одоо тэрэнд нээгч их ахтахааргүй санагджээ. Хүмүүс хөгжилтэй явдлаа ярьж дууссан бололтой хөгжим хангинаж шивэр авир болцгоосноо хөтлөлдсөн гарч ирээд бүжиг хийхэд зориулсан сандал тавилгүй үлдээсэн талбай дээгүүр эргэлдэж эхлэхэд суман байдал биштгэхээс өмнө шал ухан гарахын төвс болов. Гэвч нөхрийгөө босоогүй байхад нь гараад явчихж чадсангүй. Дэмэл ийш тийшээ нүдэ бэлчэн өнөө цагаан ирийн даашинцтай хүүхнийг харцаараа хайлаа. Өчигдөр оройж нөхөр нь тэдний өрөөнд орж хүзэр тоглосон бөгөөд одоо тэрнтэй бүжиг хийхээр бэлтгэж суугаа гэдгийг тэр яг таг мэднэ. Суман ядахта хүзэрч тоглоод сурчхаагүй харалмар юм. Баг байхдаа хүүхдүүд шиг хүзэр тоглон голын ирэг дээр үнжихийн оронд эмээгийнхээ хідэн бор ямааг хариулаад аргал хомоол түүж өдөржин завгүй гүйж явсны хар гайл энэ биз. Эмээтэйгээ хоёулахна өссөн болохоор ер нь эмгэн зантай болчихсон болтой юм. Хүүхдүүд дээс тоглохоор эмээ нь "Гүй юу гэх вэ? Хүү минь бөөрч нь муудна" гэж хэлнэ. Ширгэн дээр толгоогоор годроотон хараж тоглох үеийнх нь огтоос нугсаа тасалж өгөх үедээ гэж тун их айдаг байж. Суман бөөрөөч муутгалгүй, нугсаач таслалгүй эмээгийн сайн охин байж. Малынхаа араас гүйсээр дунд ангид орсон хойноол цагираа гаргиж сурах гэж ёстой үйл үзэж байжээ. Биеийн тамирын багш эрхэм муу сурлагтныг хашраан өөр ангийн хүүхдүүдэд дасгал хийлгэхэд чадахгүй байгаагаасаа илүү ичсэндээ салган нь чичирч хөл гар нь мөс шиг хүйтэн болчихдгсэн. Эннээс санаа авсан юм уу яасын бүжгийг харин гайгүй сайн хийж сурсан ч өдийхэр нь хэргийг гаргаж үзээгүй л явна. Нөхөртөөгөө гихтэл анх удаа хамт бүжгэнд орж үзэж байгаа нь энэ амралтын газар зохиогдсон 2-3 үдшилэг юм. Дөрөвчийн үдшилэг дээр нөхөр нь тувтал өчигдөр бутсан найзынхаа их нартай бүжгэлж байсан. Суман аяын тааруулж угаад 2 удаа "Хөөе. Чи надтай бүжгэлэхгүй мө?" гэсэнд эхнийхт нь дугарсангүй. Дараачихт нь "Чамтай бүжиглээд яах вэ дээ?" гэж хэлсэн юм. Энэ үгэнд суман мэдээж бас л гомдсонгүй. Дараагийн үдшилэг дээр бас л өөр хүүхнүүдтэй бүжиглэхт нь суман холхноос гараад зогсож байсан юм. Өнөөдөр харин тийм уйтгартай урт удаан төвчээрийг энэ танхимын үүдэн дээр илээмээргүй байлаа. Юу ч хэлэлгүй гараад явчихдаг юм уу гэснээ чадсангүй. Нөгөө л ая тал застаг зангаараа худлаа хэлж "Юу, миний толгой жаахан өвдөө танаас салхинд гардаг юм уу?" гэж хэлжээ. Нөхөр нь сонссон эсхийг бүү мэд. Ингэж хэлчихэд үүд рүү явж байхдаа өөртөө тэсвэрлэшгүй ихээр уур хүрв. Гэхдээ ер нь яах гэж? Юуны төлөө бүх насаараа худал хуурмгаар амьдраад байгаа юм бэ? Өөрийгөө ерөөсөө хайхарч үздэггүй тэр хүнд яах гэж ая тал засаад толтоотод байгаа юм бэ? Тэрний хамгийн муу авирч энэ байж магадгүй юм. Ийм болохоор л нөхөр нь тэрэнд юу дуртайгаа хэлж сэтгэл рүү нь цалпал хийтэл ус асгаж явдаг биз. Гэхдээ савл хийвэл уурлаа дууга хураачихдаг тэр хүнтэй өөрөөр яаж харьцуул зохилтой вэ? Энийг суман хизээч мэдэх учиргүй болоо. Сартай саруулхан дулаахан шөнө байлаа. Хойд булгийн тэндээс сэрмүүн салхи сэвэлзэж хин хүнээс илүүтэй санчиг юуг нь инхрээлэн элбэн. Би ч гэсэн хүн штэ. Бусдаас халуун дулаа үг сонсож
Сэтгэлээ онгойтол ярилцаж инээж хөөрч. Буруу болчих юм болов, зөв болчих юм болов уу гэж айж бэмгэнэхгүйгээр санаанд орсноо хэлж үзэх юмсан гэж булгийн тийш алхаж явхдаа амандаа чангаар хэлж байлаа. Булгийн ус намуухан шажигнаж, эргэн тойрондоо өөрийн анир чимээг өгөх агаад хаяа чангар нь нүргэлэх бүжгийн танхимын дуу шууг хүртэл амар амгаланд ховилгож байх мэт. Сарны туяа усны толион дээр мөнгөрөн бууж, үлээлэг бидэртгэт нь сайхан хүүхний өлмий шиг хөнгөн товшлон нааш цааш ойхаж. Энэ булгийг дотор эрэхтэнд сайн гэдэг. Амрагчид өглөөний унднаас өмнө ийшээ аяга бариад ирж цэв хүйтэн уснаас нь шүд хаг ташуулан залгина. Суманч гисэн өглөөдөө ийшээ ирдэг. Гэхдээ энэ сарны туяатай хэсэг нь өглөөнийхөөс их л өөр, одоо бол сэтгэл засах аршаан гэмээр болчихж. Гараараа хутгаж зөндөө залгилжээ. Ар нуруугийн даган мушиграх гизэгнийх нь үзүүр булгийн усанд норсон байлаа. Гизэгнийхээ үзүүрийг авч өвөр дээрээ тавив. Тэрэнд байгаа сайхан бүсгүйн чимэгт зүй ясаар тооцогддог ганц зүйл гэвэл энэ урт хархан гизэгэн л байна. Охин минь, урт үстэй бүсгүй хүн жаргадгүй юм гинлээ. Миний хүүхэн наадхаа жаахан тайрвал яадаг юм дээ гэж имэн байнга хэлдэг байсан ч тайрч богиносгож байсан удаагүй юм. Ингээд өөрөө сайхан ч юм уу, муухай ч юм уу бүү мэд. Талент харж байгаад көөрн яагаад хүмүүс намайг тоодгүй? Тийм хол хүндий байцгаадаг юм болоо гэж олон удаа асууж байсан ч өнгөр дуунууд нарийнхан гонцгой царайтай туран хавтар эмэгтэй дүр төрхөөс ямар ч хариулт олж чадаагүй юм. Нэг удаа хамт ажилладаг хүүхэн нь "Хүүшээ, чамд байна. Айлгүй зан гэж юу алгаа. Ирчүүд чинь айлгүй хүүхэн дуртай байдаг байхгүй юу?" гэж номлосон нь за бараг л ортоо тийш болж ирсэнд нөхрийнхөө энэ хайхрамжгүй занг өөртөө байхгүй тэр айлгүй гэгчтэй холбож үзэх болсон юм. Одоо л гэхэд нөхрийнх нь гарт тэврүүлчихэд бүжгэлж байгаа тэр цагаан ирээн дашинцтай эмэгтэй гурвалжиндөө нүдээс солбож байгаад л тас инээх нь хэдий худал гэдг нь мэдэгдэж байгаа ч гэсэн адтай харагдах юм. Нөхөр нь тэрэнд нэг удаа "За чи одоо гунийг царайлчаад" гэж хэлж байсан юм. Тэгтэн суман "Гоо одоо тэгээ яах вэ дээ? Ингээд л заяачихсан юм чинь" гэж хэдэрлэн бодохынхоо оронд айн цочирдож юунд чим түгшин зовжээ. Тэгээд хэдэн өдөр яавал дээрдэж болох тухай тархиа ядартал бодсон ч мөн л дөрвтэй зүйл олоогүй юм. Уг нь суман баяр цэнгэлийн орноос төөрөөд төрчихсөн тийм ч гаж амтан биш л дээ. Тэрэнд баясаж хөөрөх зүйл бишгүйтэй олддог юм. Гэрээс ажилдаа хүрэх замд нь байдаг хэдэн улиас шинхэн нахиагаа дэлгэж хурд содон үнрээр хав орчноо таалан байхад гэрт нь удаан хүлээлгсэн зочид хүрээд ирсэн юм шиг хөл алдан баярлаж тэр жаахан ногоохон ертөнцийг хурууныхаа өндгөр тэмтрэн "Тавтай морилцгоо. Энэ манай ертөнц" гэж хэлдэггүй лүү. Засаж сэлбсэн гутлын хүмүүс гялалцтал өнгөлчхөөд өмсөж явааг нь хараад үүдний жижүүр авгаа ихч "За дүү минь 3 хоног зовж охин маань 9 минут амарчлаа" гэдэл нулимс унгахт нь төмрийн дархан жаахан залуу "Сум ихчээ, туяа надад хайртай гэж биш дээ" гэд нааш цааш иргэн гүйхтэн. Дараа нь өөрийг харалгүй өнгөрсөн ч гэсэн туяатайгаа хамт явж байхад нь баярлдаггүй гэж үү те. Ирэх шуудын цуваг толгоогоо гэлжээлгэн харуулдаж тэрний дундаас нэг нь санаа дагаад ч тэрүү далавч арай алгуурхан арай олонтоо дивж байх шиг санагдахад их тогруухан үүрэнд удахгүй мэдлэх айсуу баярын зүн зүрхэнд нь бас л хургадаггүй гэж үү.
Суманг баярлуулж багтуулах бишгүй олон зүйлс жилийн дөрвөн улирал шиг гайхамшигтай олон өнгө будгаар сүлэлдэн оршиж газар сайгүй өөрийн тосч байдаг юм. Харин гагцхүү нөхөртөөгөө л тэрхүү баяраа хуваалцаж эс чадна. Яаж ч хичээгээд тэрнийг бас баярлуулж чаддаггүй юм. Өчигдөр орой л гэхэд хүзэр тоглоо сууж байгаа улсыг харан эвшээлгэж суухынхаа оронд урд толгой дээр гарч холын бараа хармаар байсан. Тэндээс жаахан цааш явхад хар нуурын бараа харагддаг гэдгийм. Орой нар нуурын мандал дээрээс шинхийг харахын тулд гутлаа юм чинээ бодолгүй хаттай ингэрүүд авирмаар байсан юм. Гэвч энэ бүхэн өөрөөс нь өөр хүнд ч тэр дундаа нөхөрт нь бол бүрч таалагдахгүй гэдгийг мэдэж байсан болохоор эхийн их ус нэг хэсэгтэй л улбар туяан дор булхаж тэнгэр газар хоёрын хамжиж суугаад ойсон саатай торгоны өнгөөр хавийн уулс гангарахад үүлэн дойсон нуурын тусгалыг нэгэн зуур тэнгэрийн охин унсан алчуураа гэж андуурч байна уу да гэмээр зөвхөн сэтгэлдээ төсөөлөн бодоод нар шингэж байхад урагшаа харан удаан зогсжээ. Нөхөр нь сумантай нэг их яриа хөрөөд илгээд байхгүй тэрний юу бодож юу төлөвлөж яваа гэх хөвчлэн ойр дотных нь хүмүүсийн амнаас л сонсно. Зарим үед зайлшгүй ярилцмаар амин чухал зүйл ярий гэсэн ч дууга хураан дүмбиж орхино. Тийм яриа хөрөө муутай амаа өдүүлчихсэн юм шиг хүн үг гэвэл бас үгүй. Найз нөхөд айл хөршийнхэн танил талгээд хинтэл бол хинтээ дуушуу олон уулзаж заримийнх нь бүр гэр орноор очиж тоглож нариг нь тусдын болоод явах юм. Гүйээгүү хүн бүхэнтэй ч бас биш юм аа. Сургуулийн ганц хоёр найз үдийн цай уулгачих санаатай дагуулж ирсэн ажлын газрынхан гээд сумангийн таньдаг мэддэг хүмүүстэй мэндийн солионоос цааш өгдөг гарахгүй. Заримтаанд бүр мэдлэгчгүй буруу хараад хөвтөд өгнө. Тэдний ахуй үйлчилгээний эсгүүрчин сувдаал сумангийн дагуулж ирсэн хүмүүсээс нөхөртөө хил амаа ололцож чадсан цорын ганц хүн юм. Тэрхүү сэргэлэн шаваа хүүхэнтэй инээдхөөр болон уулзаж заримдаа бүр ноцолдож тоглоход нь суман зүггүйтэж байгаа хүүхдүүдэд эрхлүүлэн харах их хүн шиг жаргалтай нүдээр тэднийг харан суудаг юм. Сувдаа нөхрийн маш их сайн хүн гэж магтаж байхад суман үл мэдэг инэвхээлэн дуугүй сонсохдоо үнэн гэдгийг мэдчил байдаг. Ганц сувдаач биш нөхөртөө хамт ажилладаг таньдаг мэддэг хэн боловч тэрний тухай муу гунгадаггүй юм. Энэнд эхнэр хүний хувьд яаж баярлахгүй байх вэ? Харин яг хоёулахна байхад жаахан эргэлзэж эхэлдэгч төдөлгүй ямар нэг зөвтгөх шалтгаан олддог юм. Жишээ нь суманг би эмнэлэг явмаар байна эмчэд бие үзүүлье гэвэл яав ив гихэн байтугай хүний урманд би завгүй ч гэж хэлэхгүй тагдүлий хүн бүр юу ч сонсоогүй юм шиг өнгөрнө. Тэгээд хизээч эмнэлэг явахгүй гэсэн үг. Харин танилынх нь ээж нь муу хажуу айлын хүн тэгж хэлэх юм болоо сайн эмч домч сургалан ажлаа таслаач чамаагүй хөл залгуулдаг хүн. Тийм тохиолдолд суман жаахан гайхаж байснаа. Гэхдээ энэ маань ямар хувийнхаа унаа хөлгөлчихсэн байгаа штэ. Хүний юмыг хувьдаа ашиглаад эхнэр хүүхдтэй үйлчлээд байх ямар өөдтэй байв гэж ажлын машин шүү дээ. Нэр төрөө боддог биз гэж цагаатгана. Үйлчилгээний тэрэг барьдаг нөхөр нь ийш тийш ажиллаар явхдаа голдуул хүний захиа дайвар дүүрэн чигчгсэн явх боловч суманг ямар нэг юм хүргэж эсвэл авчирч өгөхийг гуйх юм бол ёс юм шиг орхиндоо. Ажиглаад байхны сумангийн санаачилсан төрүүлж хэлсэн хүссэн зүйл нөхрийнх нь уурыг нэг их хүргэдэг ажээ. Санаанд нь таарахгүй ганц үг ч юм уу чи ингүүл дээр тэгвэл яасан бэ гихчлэн өөрийнхөө санаа бодлыг санамсаргүй хэлэхтэл харанхуй шөнөөрч бай тэргээ асааж аваад л яваад өгөхөд хангалттай хүрэлцсэн. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар худалдаа эрхлэгчдийн ухаалаг туслах OnTime технологи дэмжиж ажиллаж байна. 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүд худалдаа эрхлэгчдэд зориулсан кассын систем хөгжүүлдэг компани юм. Монгол орон даяар байдаг 6-8 нэрийн хүнсний дэлгүүрүүдийн 50% нь буюу 2 дэлгүүр тутмын нэг нь OnTime-ийн программыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг.
Тэгэхээр 2024 оноос эхлэн М банктай хамтран хоёр маш гоё үйлчилгээ хэрэглэгчдэд санал болгож байна. Эхнийх нь гэвэл тэг.6% шимтгэлтэй банкны карт уншигч. Ихэнх банкны карт уншигч нь 1% шимтгэлтэй байдаг. Харин on time-ийн санал болгож байгаа М банкны карт уншигч ашигласнаар 40% хэмнэлт хийх боломжтой. Та сардаа 30 сая төгрөгийн борлуулалттай бол банкны шимтгэлээс сардаа 400 мянга, жилдээ 4.5 сая төгрөг хэмнэх боломжтой. Хоёр дахь нь гэвэл on time-ыг сүүлийн 6 сар хэрэгжилж байгаа бол 100 хүртэлх сая төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 100% онлайнаар олгох боломж байна. Та ямар ч материал бүрдүүлэхгүй, банкн дээр очихгүй, байгаа газраас авах боломжтой. Дэмжиж ажиллаж байгаа on time технологид маш их баярлалаа. Лавлахыг хүсвэл 77 77 34 44 хамтран ажиллагчдаа баярлалаа. Тэгэж явхдаа суманг энэ ертөнцид байхгүй балай тэнгээр нь дууддаг юм. Сүүлдээ суман ч гэсэн өөрийнхөө тэнгийг хүлээн зөвшөөрч дууга хураах болсон нь тэрнтэй арцалдаж муудалцаж байгаагийнх биш, зүгээр л толгой нь эргэлдэх тэр түмэн янзын бодол санаануудын аль мунхаг, аль нь арай гайгүйг ялгаж хүч хүрхээ болсных байжээ. Ер нь тэдний зан ааш хүсэл сонирхол тэс ондоо байдаг нь энэ бүх ойлгомжгүй зүйлийн үндэс болдог биз. Өдөр шөнө шиг өөр тэнгэр газар шиг даанч хол юм да. Зарим үед суман өөрийгөө гэхээсээ илүү нөхрийгөө маш ихээр өрөвднө. Яагаад хөөрхий энэ хүний хувь заяа төөрчихсөн болоо? Гэхдээ яагаад над шиг ийм гуниг царайлсан мангар тэнэг хүнд ч тоогддгүй нэгмэ гуталчинтай амьдралаа холбочихсан бол тоо. Гэгчлэн бодоход тэр хүний өмнө уучлж болшгүй буруутай юм шиг өөрийгөө төсөөлнө. Энэ хүн надаас арай дээр, тийм ч учраас надтай ингэж суух ёсгүй байсан гэдгийг дэндүү сайн мэдрэх болгондоо их хэмсэгч гэмээр төрхтэй, джинс өмд бүрх малгайгаар гойсон ганган хархуу, ах үйлчилгээний урд талын намхан хайс тохиолдон өөрийг хүлээж зогсохыг хараад хайр дурлал гэж ийм л гайхамшигтай зүйл ингээд өөрийн биеэр хүрээд ирдгийм байна гэж учиргүй догдолж баярлсандаа багтарчих шахан гүйж байсан тэр үеэ одоо нэг их харамсанд дурсдаг болсон юм. Тэгэхэд суман тэгтлээ хөөрч догдлоогүй тосон гүйж зогсож дараа нь гар дээрээс нь аяархан атгаж аваагүй бол энэ хүний хувь заяа өөрлөө жаахан хазайснаас болоод төөрчихгүй ч байсан байж мэдхийн. Нөхөрт нь жинхэнэ аз жаргалыг бэлэглэх ёстой байсан тэр эмэгтэй чухам тэр үед цаашаа эргээд явчихсан чинь билүү хэмээх. Энэ бодол улам даамжирч ирэх үед суман шанаага тушиж байгаад ертөнцийн тэртээ рүү төөрөөд явчихсан. Тэр нэгэн бүсгүйг ээрж олоод нөхөртөө авчирч өгөхийн тулд юу ч хийхэд бэлэн байвч дөрөө тэнэгийнхээ харгайгаар юу ч хийж чадахгүй байгаадаа харамсан дэмээл холын хол руу ширтдгийг өөрөөс нь өөр хинч мэдэхгүй лээ. Ялангуяа гуниг царайлчхаад гэж хэлснээс нь хойш бүр их өрөвддөг болсон юм. Удаан бодсны эцэст совдаагаас чамин даашинз нэгийг эсгээд өгөөч гэж гуйтал урт богино хормото хачин янзын зүйл эсгэж өгсөнд нилээд гайхсан ч яг тэр ивэр нь оёод хадгалж байгаад нэг удаа нөхрийнхөө танилуудыг ирэхэд хоол цай бэлдэх завсраа өнөөхөө өмссөн юм. Хүмүүсийн дэргэд юу ч хэлсэнгүй, харин зочид явсны дараа ч одоо хаанаасаа юм хачин юм болоод өмсчихсэн юм дээ гэж томч тааламжгүй дуурснаас нь хойш өөртөө хувьсгал хийх гэсэн оролдлогоо чимээг үхэ орхисон юм да. Гэхдээ хизээч юм хийсэн мөн үлийнхээ хариуд одоо өөртөө нь хамт залхаагдах болсон тэр хүнийг өрөвдөхөөсөө илүү нэгүүлсэн өршөөсөндөө л яаж игээд ая таванд нь тааруулж нэг их сэтгэлээр унагчхалгүй хорвоог барья гэсэн ганцхан бодлоор өөрийн хүсэл эрмэлзэл болсон бодол санааны үүдийг дангинтал төгжчихээд цөөн гарч ирэх үгсээ хоолойных нь өнгөнд тааруулан хэлдэг болсон юм. Харамсалтай нь энэ үед үнэн сэтгэлийн үг таанч ховор олдно л доо. Гол төлөв хайхрамжгүй эздийнхээ хаашааш гიშгэлтэнд салж санжин хэрэгцээнээс гарчхаад өөрийнх нь ул хэв зоосон бүрсгэр ширээний хажууд хөглөрч хөвтдөг гутлууд шиг үнцэн багтай. Хаашин ч эргүүлээд хэлчихсэн худал болж нэг их балаг тариад байхааргүй хөөр хилэлтэй өгсөл тэр хүн рүү аяархан гэлтрэнэ. Тэглээгээд ямар ч үед нөхөртөө
хайргүй гэж горь тасран бодож чаддаггүй юм. Одоо ч гэсэн ийш тийшээ явчихад хүлээгээд байдаг. Дуурахгүй ч гэсэн хажууд байгаа нь сайхан санагддаг тийм нэг сэтгэл анхны гიშгэ халуухан догдлоо алдсан ч гэсэн зүрхэнд нь гинэн хонгор охин шиг ичингүйрэн хургадаг нь хэвээрээ юм. Нөхөр нь 2 удаа тэрэнд хайртай гэж хэлэх нь хэлсэн ч үнэхээр тийм хайр байдаг эсхийг тэр хүнийг юу ойлгож чадаагүйтэйгээ адилхан яаж чичээгээд мэдэж чадаагүй юм. Суман орчлонгийн хамгийн ухаалаг хүүхэн байгаад ч тэр хүний хайр, үзэн ядалт халамж, тэр шалтыг юр ялгаж салгаж чадахгүй л байсан болов уу? Заримдаа суманд ууралмаар болдог үе бий. Тэрч бүхэл гэзэг үсээ зулгаан байж яах гэж, гүй ер нь яах гэж хашгаармаар болдог юм. Гэвч нөхрийнхөө царайг харахаараа яаж чаддгүй юм. Тэр хүний өчүүхэн төдий энэв хийлэл сэтгэлд нь боссон тамир муутайхан шуургыг нам дарах тийм л эгэлгүй хүчин чадалтай. Хормын дараа л суман тэгж ууралсандаа ичих шиг болж дахиад л тэр хүнийг аятаа тавьта байлгахын төлөө эц төгсгөлгүй хүчин чармаалтаа гаргаж эхэлдэг билээ. Миний энэ нэг үхэнц дорой байдал энэ хүний дургыг улам хүргээд байна уу та гэж нэг бус удаа бодох боловч өөрт заяагаагүй тэр айлгүй гихчтэй адилаар сувдаа шиг нөхрлүүгээ харсан хүүхэн болгоныг маажиж орхин гэсэн эмэгчин барих шиг зан авирыг байгаль түүнд хишгэлсэнгүй. Жишээ нь одоо бүжгийн танхим руу гүйж хүрээд нөхөртөөгөө бүжгэлж байгаа хүүхний нүрийг маажиж хайчхад хар хүнээ өөртөөгөө хүчээр бүжиглүүлэх гэвэл юу болох вэ? Сайн сонсондоо л тэрэнд сэтгэлийнхээ үгийг хэлэхэд тэгтлээ ууралдаг тэр хүн хэрвээ хамт байгаа хүнийг самарддаг юм бол тэр дороо л тесэрч дэлбрээд аюул суурил болох нь тодорхой. Энэ бол нөхөртөөгөө хамт нэг орон зайд байгаа нөхцөлд төсөөлөхийн зурал толгой иргэм тийм зүйл юм. Хэдий тэмч нөхөр нь нэг насаараа хажууд нь баргар царайлж яваа гэвэл бас л үнэнд нийцэхгүй. Ялангуяа гаднаас зочин гийчин ирсэн үед туйлын хүүхэн сайхан зантаа болдг юм. Духныхаа хөлсийг бур зайлгачсан, хоолунд бэлдээд тунч нэг завгүй байхад нуруунд дээр нь гараа тавьж "Эхнэр, юу л хийгээд байна да?" гэж асуух нь зөөрлөшгүй дотн санагдана. Суман тэр дороо л чихрээр шагнуулсан хүүхэд шиг хөөж орхидөг юм. Хоёулахна байхад ч гэсэн хаяа хөгжүүн сайхан яриад илгэх нь бий. Тэгтээ гол төлөв өөрийнхөө болон дуртай юмныхаа тухай өөрөө л ярина. Харин сумангийн би ч гэсэн багтаа гэд эхлэх яриаг нэг их оошооч сонсдоггүй юм. Яриа иймэрхүү өрнөлттэй болсон үед тун удалгүй төгсгөлтөгөө залгана гэсэн үг. Дахиад л магадгүй хэдэн хоног сараар тэдний ажин түжин байдал эхлэх бөгөөд тэр үед суман гаднаас хэнийгэн орж яриад илгээсэ гэж тэсэлгүй мөрөөднө. Түүнээс гадна бас нэг нууцхан мөрөөддөг зүйл бий. Хинч очиж дийлэхгүй тийм л чанд холын хязгаарт өөрөөс нь өдөр болгон хол байдаг хүмүүсийн хэнийхэн ч санаанд орохгүй тийм нууцлагт мөрөөдлийн цэнхэр нутагт одоо инээмсэглэл тодруулахгүйгээр бодож үл чадах хонгорхон мөрөөсөл тэрэнд байдаг юм. Тэр явдал анх 6 дугаар ангид байхад нь болсон юм. Анхны цас орсон өдөрсөн. Хүүхдүүд цасаар шидэлцэж бяд сууж яваа хүүгүүд охтыг хөөж элдэн тэнгэрээс бууж ирсэн тэр эмзэгхэн цагаахан атлаа тийм гэхийн аргагүй хүйтэн зүйлээр нүүр нүдрүү нь хайр найргүй шидлэн багтаваа хангацгааж байлаа. Ангийнхан охид зогтоод явчихсанд мөн л хоцордгоороо хоцорчгоо тэдний араас чадал мэдэнгүй жавтал хин нэгний эзэрхэг гар гэзгэн дээрээс нь угц татаа зогсоожээ. Ангийнхаа хамгийн өндөр бяр чадалтай тооцогддог. Багш түүнийг хажуудаа дуудан эгээл том хүнтэй харьцаж байх шиг дотнчлон яриад хадаас алах бариулан салсан санжсныг хадуулдаг. Эмнэг сургасан тухайгаа ярьж аймгийн төвөөс холдож үзээгүй чаалуудын амийг ганц ангаалга зогсохгүй. Жижигхэн биетэй охтыг хээв нэг "Ахын дөө" гэд дуудчихдаг. Тогтоо томоотой өнөө хад хүүгой. Ингээд цас бариад охтыг элдэж аваад тэрч бүхэл өөрийн гизэгдэж аваад өвөр төрөө рүү цас чих гэж байгаад нэг л үнэмшиж өгсөнгүй.
Хатхүү өөрийн огт өрөвдсөн шинжгүй масайтал инээж байгаад бөөн цасанд нүрийг булхуулав. Дараа нь тухтай гэх чинь энгэр дээрээс нь татаж байгаад цас хийхэд цээж рүү нь өвөл тэр чигээр орчих шиг болсонд суман ээжээ гэж час хийтэл орилжээ. Гэвч тэрнийг орилохоос арай өмнөхөн хатхүү халуун төмөрт хайруулсан юм шиг гараа угц татаад авсан байлаа. Тэгснэ аяархан уйлж байгаа охиноос нэг алхам арга шухарч нэг их гэмшсэн харцаар харчгаад цаашаа эргээд гүйсэн юм. Яагаад тэгснэг тэрхэн үед ухаарах сөхөө байгаагүй ч хэд хоногийн дараа л араас нь бүлээхэн харцаар ширтхийг харц тулгарсан үед бушуухан буруу хардагч дахиад нууцхан харахтаа нэг л жир биш байгааг нь суман охин хүний зөнгөөр төвгөх мэдэрч. Тэгэхэд угц татан авсан гар чухам юунд хүрснийг мөн л догдлон бодож хурган мөөг шиг том байж аваа хоёр жаахан мөөмөө ичингүүр нь дарддаг байлаа. 8 дугаар ангид төгсөөд хатхүүг хөдөө гартал нам гүмхэн атлаа. Догдлон уянгалаг тэрэл бүлээн урсгал тэдний хооронд 2 жил үргэлжилсэн ч октийн цүнхэнд саяхан жигэнсэн хуушуур шиг халуун оргиулан орж ирдэг дурлалын цахиа болтлоо өргөж өгөө юм. Сум нь нэг хэсэгтээ тэрнийг мартагнаж анхны цас орсон үед эсвэл сэтгэл гэгэлцсэн үедээ л боддог байснаа. Сүүлийн хэдэн жил 16-тай хатхүүг яг л тэр төрхөөр нь санагалдсан мөрөөсдөг болсон юм. Суманда адуучин болсон гэх тэрний тухай сонссон цорын ганц сураг хэдий ч энэ сураггүй олон жилүүд тэрний хонгорхон дүрийг бүдгэрүүлж зүрх сэтгэлээс холдуулж дөнгөөгүй юм. Магадгүй нөхрийнхөө өмнө үүрсэн цорын ганц нүгэл гэвэл энэ л байх. Гэхдээ суман энэнтэй гимшиж халаглаж сүйд болдгүй. Энэхүү мөрөөдөл нь юугаарч сольшгүй ариухан нанднаас гадна өөрт нь асар их урам зориг өгдөг сэтгэлийн гэрэлгэгээ юм. Суман холын одод руу ширтэж зогсоод тэдэнтэй хатхүүгийнхээ тухай ярих дуртай. Өөрийг хайрлаж сүйд болоогүй гэхэд үзэн ядаж аашлаагүй, юуны ч төлөө буруутгадаггүй, зүгээр л бүлээхэн харцаар ширтэж тийм л элэгсэг дотны нэмсгэлдэг байсан тэр хүн. Одоо зөвхөн оддын туяасаар л дамжин хүрч магадгүй холын холд байна. Заримдаа суманд энэ ертөнц дээр зөвхөн тэрнтэй уулзах гэж зорж ирсэн тийм хүн нь хатхүү юм шиг санагдах нь ч бий. Харамсалтай нь ганц удаач болов тэрнтэй зэрэгцэн суугаад ярьж амжаагүй байтал тэр нь холын оддтой айлсах адууныхаа бэлчээр рүү яаран давхаад явчихаж. Тэгэхдээ суманд юу хүссний мөрөөдөж болох санааны нууцхан ахуйг гоёлын зүйлч шиг бэлгэлжээ. Хэрвээ тэр хүнийг байгаагүй бол суман энэ ганцаар зэлүүд орчлон дээр чухам юугаа санагалзан тайтгарах байсан гэж. Зөвхөн хайр сэтгэлч төдийх юм биш. Хатхүүгийн тухай бодол тэр чихтэй уянга дуу нэвчсэн хаврын орой юм. Ер дурлаж сүйд болж энэ тэрэг гэлгүй зүгээр л зэрэгцэн суугаад зүүдээ ярьж багнаас шууны ангаахайг яаж хоололдог байсан тухайгаа ярьж ер юуны ч тухай хамаагүй ярьж үнэн сэтгэлээсээ нээлтэж суух юмсан гэж мөрөөднө. Хаяа мөрөөдлийн жаахан залуу нь уурах суналцуулан давхиж яваа хүдэрч хэрэг адуучин хэрээр солигдох нь бий. Тэглээгээд адуучны ихтер болцоход гүн зэл рүү алхаж явах минь явдаа гэж халаглан харамсах нь үгүй. Хоёр өвдгөө хормойгоороо гулдан сууж бүжгийн танхимын дуу шууг чагнан байхдаа хэрэггүй л энэ амралтанд иржээ гэж бодов. Ганц энэ удаач биш энд буусан оройгоос л ийшээ хэрэггүй ирждээ гэдгийг мэдсэн юм. Тэглээгээд амралтанд амарч үзэх гэж дараа нь нөхрөөрөө зөвшөөрүүлэх гэж зөндөө юм болсон хүчин чармаалтай яалтай билээ. Жаахан байхдаа хүүхдийн цусланд ч явж үзээгүй болохоор амралтанд амарна гэдэг нэг л тансаг сайхан орчин төсөөлөгддөг байв. Гэсэн ч цалин мөнгө нэг хэвийн өрх гэрийн орлого зарлага илүүчгүй дутуучгүй таарад байдаг болохоор амралтанд явах тухай мөрөөддөгчгүй байлаа. Гэтэл санаандгүй юм болж өнгөрсөн шинэ жилээр буюу одоогоос 7 сарын өмнө тэрнийг байгууллагын аваргаар шалгаруулж 1 сарын цалингаар шагнасан нь аль нэгтээ рүү зугаал гэсэн аятайхан санаа төрүүлсэн юм. Эннээс гадна бас л гайгүй олон жил бодож яваа нэг зүйл хөдөлсөн.
Эннээс гадна бас л гайгүй олон жил бодож яваа нэг зүйл хөндлөсөн гарч ирчээд атсан шалаанд оруулан нэлээд удасны эцэст амралтанд явхаа сонгож нөхөртөөгөө хоёулаа өнгөжилсүүлэн хүрэн торгон дээл хийж өмсөх асуудлыг хоош нь тавьсан юм. Харин нөхөртөө амралтанд явхаа эцэслэн шийдсэний хойно буюу зуны сар гарч байх үед хэлж эхэлсэн ч хар цагаан дуугүй явсаар ердөө саяхан амралтанд ирэхийн өмнөх 7 хоногт шинэ жилийн шагнал урамшуулал яригдаж доктоотой нь хадгалсан цоо шинэхэн мөнгнүүдийг гаргаж үзүүлэх хүртэл ямар нэг хариу сонсохгүй л байлаа. Тэр үед ч гэсэн яг заа гэж бол хэлээгүй юм. Харин маргааш нь ажилласаа ирэхдээ нэг танилаасаа авсан бололтой ус нэвтэрдэггүй гэх аяны майхан авчраад энэ амралтанд явбал хэрэг болж магадгүй гэж хэлсэн юм. Энд ирээд тоглог сууцанд буусан болохоор өнөө майхан ч онцсон хэрэг болсонгүй. Одоо өрөөнийх нь болонд ууц савтайгаа хөвтөж байгаа юм. Суман гинэт учиргүй их чихүүцэж байгаагаа мэдрв. Гоёлын цамц нэмгэн банцлан тэр чигээрээ чийг даасан байлаа. Амрагчдын хөгжөөнд үдшилэг өндөрлөөгүй байгаа олтой юм. Хөнгөн хөгжмийн их шиг нэг өндөрсөж, нэг намсна. Амрагчдын байранд буцаж ирвэл галтойгоо хаваар ажилдаг бүдүүн авгаа юу хүлээсийн бүү мэд үүдний сандал дээр үүрэглэн сууж байснаа суманг хараад сорц хийгээд ирэв. Үдшилэг тараагүй л байна уу? Тараагүй байна. Гү тэгээ чи яагаад хүрээд ирэв? Зүгээр л. Тэгээ яасан? Нөхөр чинь бүжиглээд үлдчих үү? Гү чи ер нь дандаа л ганцаараа явж харагдах юм аа. Харчуудыг зөнд нь ингээд хайж даврааж болдгоо юм да хөө. Сайн хямгадаж байхгүй болч. Миний толгой өвдөд байдаг болохоор салхинд тэгж алхах юм аа. Юу одоо ч гэсэн бүжиглээд үгүй тех тусмаа өөртөө сайн үйлчлүүлж байл да. Гарч нь хүрээд авчихмаар юм их ч гэсэн хойноос нь битгий тонгоож бай. Би чадахгүй нэ тэрийг аваад өг гэж хэлэхгүй юу? Суман дуугарсангүй. Өрөөрөө зүгэлэхэд эмэгтэй хойноос нь ярьсаар л байлаа. Хар залуугаараа толгойн өвчтөй болчдөг. Үгүй муу л байна да. Хөөе хүүхээ. Надад нэг сайн юм байгаа. Чи уух юм уу? Суман хаалгаа татан орохдоо эргэж чаралгүй. Надад ч гэсэн сайн юм байгаа гэж хэлв. Саяын эмэгтэйд ч юм уу, өөртөө ч юм уу нэг л гомдмоор оргиод байлаа. Магадгүй тэр эмэгтэй зөв гэдгийг сэтгэлийнхээ хаа нэгтээ хүлийн зөвшөөрч байсан ч тэр тухай огт ярилцсамааргүй. Тэгээд дээрэс нь үргэлжлүүлэн худал хэлмээргүй байсан юм. Гэрэл асаалгүй удаан суув. Гэрэл асаахын ч хэрэггүй. Цонхоор орж ирсэн сарны гэрэл харъя гэсэн болгоныг төвөггүй гийгүүлэн өгч байна. Суман цонхны дэргэд гараад ирлэн суугаад сарны гэрэлд нэмэрэн цайвартах, шөнийн хар тарлан тэнгэрийг ширтгэхэд хязгааргүй уудмыг бүдгэрүүлэгч хязгааргүй олон од мичид нэг л их эрт холын танилуд юм шиг санагдана. Ер нь л оддыг ширтэн зогсох бүрээдээ бүр холын гэрэл гэгээтэй мөрөөдөл думбадаг нь энэ одот тэнгэрийн дор хүмүүн болж төрснийх нь нэг гайхамшиг юм. За хоёрт нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ үрээтэй Түлээ шүү дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр Түлээ шүү маань дээд зэрэглэлийн бекери брэнд өдөр бүр шинээр урлан хамгийн чанартай орц найрлагаар дээд зэрэглэлийн тансаг амтыг бүтээж хэрэглэгч бүртээ аз жаргалын амтыг бэлгэлдэг. Улаанбаатар хотын 22 салбарт үйл ажиллагаа явуулж байна. 75 75 75 10 утсаар дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Нэвтрүүлгийг дэмжиж ажилдаг Түлээ шүүтэй баярлалаа. Тэм алс холын атлаа яагаад ийм ойрхон санагдаад байдгийн учрыг олон удаа эргэцүүлж үзсэн ч ер тайлбар хийж чадаагүй. Яг одоо энэ одод дээр нүмерэн бүхий шөнийн тэнгэр тэрэнд нөхрөөс нь үдшилэг хөтлөгч залуугаас хөр шөрөөний цагаан ирээн даашинцтай хүүхнээс өөмөлдөн шуугилдах олноос хамаагүй ойр байлаа. Одоо тэрний шивнэн хэлэх хүсэл нь юм. Иймээс ч одоо тэр хамгийн ойр дотны зүйлээ ододтой зөөрлөн боддөг юм. Өөрхийн ч биш. Тэнгэр тэрний үгийг сонсдог нь гарцаагүй үнэн. Яагаад ч юм гонигтай санагдвал гараа зүрхэн дээрээ барьж угаад тэнгэр ширтэж удаан зогсоход дээр дороо орон бужигналдах бодол санаанууд нь тогроон цуваа шиг цэгцэрч аваад өөрийн ихэд анхааран мэлтэй их
тунгалаг хөх асрын хаа нэг дээр хөвөрж одох шиг сэтгэлд таатай хөнгөн болдгийм. Гэрлээ асаахгүй юу хийж суугаан бэ? Ингэж хэлээд нөхөр нь унтраалга дээр дарахад дөнгөж сая өөртөө шивнэлдэж байсан одод тэнгэр тэртээ холхиуд алсран одов. Тэд хэсэг хэсэгтэл чимээгүй сууцгаав. Энэ нам гүмийг нөхрийнх нь сандлаа чихруулан хойш гэдийн сунаахта нэгэн зэрэг уртаар татсан эвшээх тул сарнааж дараагийн мөчөд ороо зас унтъя гэсэн огцсон үгээр сумангийн доолгоортой намун хөдөлгөөнийг удирдав. Үүрээр сэрхийн өмнөхөн суман ер бусын сайхан зүүдэлсэн юм. Нэг их цэнгэг уст голын тохойд олон зүйлийн өнг алаглуулсан аяг шиг том том цэцгэс байх юм. Суман баярлаад л гүйгээд л цэцэгнээс цэцэг рүү очиж дэлбээг нэлбэн инхрээлж "Та нар сайн байцгаана уу?" гэж хэлээд байх юм. Тэгэхэд цэцгэс хэлсэн үгсийн давтан тохилзож нэг их ер бусын хүчээр суманг өөд өдөөсөө шидэд байх шиг. Үнэхээр л цэцгсийн хооронд хийж байгаа хөдөлгөөн нь энгийн хүний алхах гიშгэ бишээ. Хөөрөлт нисэлттэй адилхан байлаа. Мөчийн дараа суман нисээд байгаагаа ухаарсан юм. Би энэ тийм хөнгөн үлмийг өөрөө тулаад дээшээ дэгдэхэд эрвээхэ болоод хувирчихсан юм шиг л агаарын том том ширхгүүдийг ер төвөггүй туулах юм. Тэрч бүхэл агаарын ширхэгт нарны туяа хэрхэн ойн хугаран тусаж байгааг тодхон харж жаахан байхдаа майн баяраар ангийнхантайгаа жагсахтаа барьдаг байсан олон өнгийн бөмбөлгүүд шиг тэрхүү нарны гэрэл туссан агаарын ширхгүүдийг сүлжин байхдаа далавч ургасан эсхийг магадлан ар нуруугаа гараараа тэмтэрч үзэх зав зай олов. Суман эрвэхэж болоогүй, далавч чургаагүй, хүн хിവэрэ байгаа боловч гайхалтай сайхан нисч байх юм. Харин их л залуухан, жаалхан болчихсон байгаагаа мэдэрч байв. Нисэх ямар аз жаргалтай, ямар сайхан байваа. Хөөрөөдөл байх юм гин. Тийм сайхан зүуднээс ирсний дараа жаах уйтгартай санагдлаа. Хаяа хад хүүг бодон сэтгэлээ тайтгаруулах үедээ ердөө цор ганцхан өдөр юу ч бодолгүй, юунд ч санаа зовлгүй хүний амьдралын бүх зүйлийг ортаас мартчихад эрвээхэ болж хувраад сэтгэлийн жаалхан тэрнтэйгээ хөтлөлцөн наадаж өнчихсөн гэдэг нууцхан мөрөөдөл нь энэ шөнийн зүүд болж ирсэн ч юм билүү хэмэтгэв. Гэхдээ нисгэд амталсан тэр их баяр жаргал хотоо ч гэсэн өөрийг орхиогүй байв. Харин зүүдэнд нь хатхүү байсангүй. Тэр хизээч зүүдлэгдэж байгаагүй. Тэр хүн өөрийн тэгтлээ бодохгүй, магадгүй мартчихсан учраас зүүдэнд нь ирэхгүй байна гэдгийг суман сайн мэддэг шигэ. Зүүд гэдэг зүгээр нэг самуурсан оюун санааны үйлдэл биш, оддын зангаа шиг даанч битүүлэг учир зурлагтай зүйл гэдэгт үннээсээ итгэнэ. Харамсалтай нь сүүлийн үед тодорхой өнгө дүрс, өгүүлэмжтэй зүүдлэхээ болоод их удсан юм. Хөгшөрч бас дээрээс нь зүүн совин ухаан санаа муудаж байгаагийнх биз гэж 35 наснда голсхийн бодов. Гэтэл үгүй ажээ. Тэрээр залуу насны зүүн совин өөрийг орхиж яваагүйд сайхан зүүдэлснийхээ дайтай баярлаж байлаа. Суман чимээгүйхэн босч цонхоо нэв. Шөнө бороо орсон болтой юм. Хээрийн цэцэг, аг гангийн, хөөрөн дэгдэж байгаа шүүдрийн гээд нялх хүүхдийн сэвлэгнийх шиг мансуурам сайхан өнөр онгорхоо цонхоор урсан орж ирэхтэй. Өчигдөр орой булгинтын дөтгөн хар гизэгтэй норооцолдон улмаар нуруу цээжийн нэвт жиндэн тэрч байсан усны амьсгалтай сэрүүхэн чиглэг салхиар дайгдах хаж. Суман одоо амралтанд ирсэндээ олзуурхан баярлаж байв. Хүрэн торгон дээл яах вэ? Дээлийг хизээч хийгээд өмсчихэж болно. Харин ийм сайхан зүүд тэнгэрийн хишиг гэмээр үнэхээр ховор юм. Магадгүй амралтанд ирээгүй бол зүүдлэхгүй ч байсан билүү? Суман унтлагын нэмгэн өмсгөлтэйгөө онгорхоо цонхон дор зогссоор л байлаа. Эртэж зарим нь аяга барин болог руу явцгаана. Энэ булгийн цаа талын хар үзүүрийг тойрох юм бол зүүдэндээ үзсэн шиг тийм сайхан цэцэгт нуг дайралтах юм биш угаа та гэж гинтхэн бодов. Мэдээж тийм их ус байхгүй л дээ. Гэхдээ л
цэцэгсэн жижиг гинж гэсэн өөрөө тэгж өөдөө хөөр нисэхгүй ч гэлээ өнөөдөр заавал очиж үзье гэж бодов. Хажуу өрөөний хүүхэн цагаан ирээн даашинзаа тайлчхаад ногоон чисчүү дээл өмсөөд булг руу явж байна. Өөрийг харсан эсхийг бүү мэд суман төөн рүү гараараа даллав. Гутландаа их л гамтаа байх гэмээр цэцгэрхэн алхаатай тэр бүсгүй гайхалтай тэгш шулан хөлтэй юм. Өчигдөр нөхөртөө хамт энэ сайхан хөлөөрөө тавшин эргэлдэж бүжгэлсэн байх та гэж бодоход өөрөө тэгж бүжгэлснээс ч илүү баярлмаар санагдав. Энэ өглөөний төмөн найрлын дунд энэ эмэгтэй яахын аргагүй гайхамшигт нэгэн зохицол нь мөн байлаа. Харин тэрнийг ертөнцийн хязгаарлуу төөрөөд явчихсан нөгөө эмэгтэй гэж бодсонгүй. Өглөөний нарны анхны цацраг цонхны шилэн дээр ойход суман эргэж нөхрөө харав. Тэр хүүхэд шиг жигд тайван амьсгалаад гараа алдлаад унтаж байна. Тийм ээ. Үнэхээр сайн хүн гэдгийг хинээр ч хэлүүлэхгүй мэднэ. Даанч өөрөөс нь жаахан хол байх заяа төрчихсөнгүй юм. Гэхдээ хол байгаа бүхэн жинхнээсээ хол байна гэсэн үг биш. Магадгүй хамгийн ойр дотны ойлголт эндээс ч эхэлдэг юм билүү? Хол байх тусмаа л дотоод мөн чанарынхаа ялгаран буй элч дулаанаар бие биерүүгээ зүтгэн тэмүүлж хамгийн сайн мэдрэлцдэгч байж болох шүү дээ. Энэ заримдаа зөрүүдхэн, бүдүүн хадуухан, заримдаа балчир хүүхэд шиг эрх зоргоор охин. Өөрийн байхгүй бол хэн болж хоцрох вэ гэдгийг гаргуун сайн мэддэг шигэ өөрөө ч гэсэн тэрний нэгэн бүрэлдэхүүн хэсэг гэдгээ ухааран зуны өглөөний наран дор тэрн рүү инээмсэглэн ширтэж байв. За өгүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Тэгэхээр Тэнгэрийн цаг болоогүй гэж энэ Дашин оюун чимэг зохиолчийн номноос бүгдээрээ үргэлжид холын хүн нэртэй өгүүллийг хамтдаа сонслоо. За энэ өгүүлгийг сонссон сонсогчид маань бас өөрт төрж байгаа мэдрэмжээ хаалцаарай. Надад бол өгүүлгийг анх бэлдээд уншиндаа гэж бодоод бэлдээд байж хахад жоохон харамсмар санагдчихсэн. Яагаад гэвэл надад эндээс одоо эмэгтэй хүний хүсдэг хайрлуулахыг хүсдэг, халамжлуулахыг хүсдэг, хамгаалуулж байгаа мэдрэмж авахыг хүсдэг. Ямар ч мэдрэмж байхгүй тийм хүүтэн хүндий гэр бүлийн харилцаа явж байгаад хамгийн эцэс үлдэнд би тэр хүний нэг хэсэг юм а гэж надад жоохон харамсмар санагдчихсэн. Яагаад гэвэл тэгээд энэ нэмэгтэй жарахгүй штэ гэж бодсон. Тэг яг өнөөдөр уншсан чинь бас нэг мэдрэмж төрлөө. Бид амьдрал дээр эрэгтэй хүнийг ч гэсэн эмэгтэй хүн жаргахаар ирдэг. Зөвхөн эмэгтэй хүн жаргах гэж ирдэггүй. Хажууд байгаа тэр хүмүүстэй бид нар бас одоо өөрийнхөө бодсон сансныг илэрхийлж амьд хүн шиг одоо мэдрэмжийг өгөхгүй бол чи хичнээн хүүтэн хүндий биш сайхан ааш гаргалаа ч гэсэн чи амьд хүн шиг мэдрэмж өгөхгүй байх их муухай гэж бодогдлоо. Яагаад гэвэл хүний ая талыг застдаг тэгээд дандаа тааруулж ярьдаг тэр зам бол бас л нөгөө хүний маш багадаа авч болдог драмануудын нэг. Дотроо бүгдийг хадгалаа л идэг. Би муу хүн байгаагүй штэ, би аашлаагүй штэ, би сайхнэр байсан штэ гэж ихэнхдээ боддог мөртлөө бид тэнд үнэн сэтгэлээсээ байгаагүй алдаа байдаг. Тэгэхээр амьдрал гэдэг чинь өөрөө ааштайгаа, ууртайгаа, ухаантайгаа тэр хамтдаа тэмүүлж байгаа хүсэл мөрөөдөлтөөгөө сүлэлдээд нэг зүг рүү хараад явах шиг тийм сайхан аз жаргал байхгүй. Тэгэхээр ухаалаг байх хэрэгтэй. Гэхдээ сэтгэл хөдлөлтөй амьд хүн шиг байх хэрэгтэй. Зарим юмыг бид хоорондоо ойлголцож сэтгэл хөдлөлөө гаргаж сурах хэрэгтэй. Энэ нэмэгтэй байгаа хамгийн том алдаа тэр үеж магадгүй гэж бодлоо. Та нар маань бол өөрийн бодож иж бас болох юм. Тэгэхээр амьдрал ийм л байдгийн байна. Тэгээд маш хол байгаа юм өөрт чинь хань болох, хажууд байгаа хүн чинь эсвэл бүр холын хол юм шиг санагдах тэр мэдрэмжүүдээ бас дурсан сансан байхаа. За ингээд шинжлэх ухаан тань мэдэх бод өндөр сууг та бүхэндээ дэлхийн шилдэг 50 өгүүллэг нэвтрүүлгээ хүргэлээ.
Нэвтрүүлгээ та бүхэн маань YouTube-ийн Од Мөндөр суваг, NTV телевиз, Од Мөндөр радио 83.3 107 гэсэн хост дэлгэнээр хүлээн авч сонслоо. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өдөр бүр шинэ нүрээтэй төлөө шүү. Хөдөлთა эрхлэгчдийн ухаалаг тослох On Time технологи дэмжиж ажиллалаа. За мөн бидэнд Agora Premium Flower цэцгийн дэлгүүр цэцгээ илгээлээ. За өнөөдөр бүгдээрээ Ташин оюун чимэг зохиолчийн үргэлжид хоолын хүн нэртэй өгүүлгийг аль биесны эрэхтэй хамтдаа сонслоо. Дараагийн нэвтрүүлгээр уулзцгаая. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од Мөндөр нэр дээрх Худалдаа агшлын банкны дансгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.